За тэр 60 тэрбум дээр зүгээр хоёулын жишээ ярив. За energy resource 5.4% ашиглаж байгаа хэдэн төгрөг босгосон. Хэдэн доллар? Хэдэн сая? 1.5 тэрбум доллар. Доллар. Нэг компани 5.4% ашиглаад 1.5 тэрбум доллар босгож болж байгаа биз? Одоо хоёул тэргүй зүгээр энгийн тоо үржүүлээд үзье да. Нэг 4 гэдэг чинь цаана 25 тийм үү? 100 болохын тулд 100% болохын тулд цаана 25 дахин их хөрөнгө усад байж шүү дээ одоо ер нь. Гэхдээ энийг яаж хийх гэдэг нь хүний чадварын багийн чадварын асуудал та. Зүгээр бодъё. 4% дээр 1.5 босч байгаа юм байна. Тэгвэл 40% дээр нь хэд босов вэ? 10-аар хөвжүүлж шүү дээ. 150. За. Биш 15. 15 тийм байна. 15 тэрбум. Тийм үү. Дахиад 80 болохлоор 30 тэрбум. Тэгээд цаана юу гэдгийг дахиад гэж бодох юм бол бид нэр зөвхөн нэг ордоо ашиглаад яагаад хувийн хвшил 1.5 тэрбум босгож чаддаг. Тэн дээр нь бид нар Монголын бүх чадaltaй залуучуудад дэлхийгээр нэг тарцсан залуучуудаа цуглуулж ирж хагаад төрийн бүр ард түмний мэдлийн компани байгуулж хагаад тийм ээ тэрийг хэн нэгэнд идэх болцоо өгөхгүйгээр босгож яа болдог. Тэр босгосон мөнгөө бэлэн мөнгө өгч тараах биш. Яагаад тэр том бүтээн байгуулалтын юмнууд хот хөдөөгийн ялгааг нь арилгахыг л гэж байгаа байхгүй. Хөдөө суманд амьдарч байгаа хүн хасах 50 градус аль эсвэл одоо саяны шуурга болоход эсхий гэр дотор амьдарч байгаа тэднийгээ бид нар уламжлалаар амьдарч байгаа байхгүй зүв штэ гэж хэлээ сууж байдаг. Өөрсдөө болохоор парта байшинд сууж байгаа хоёрын зөрүүг л арилгахыг гэж байгаа. Сургууль сурахын тулд тэр ховдод сууж байгаа хүн 1000 км явж ээж аваасаа хол явж ирж энэ суртгийг болиулъя гэж байгаа. Тийм учраас бид нар Улаанбаатарыг ганцхан хөгжүүлэх биш бусад газруудаа бодлогоор хөрөнгө оруулалт хийх нэ. Өнөөдөр ашиггүй харагдаж магадгүй. Энэ бол бизнесийн төсөл биш байхгүй. Бизнес хизээч ховдод хөрөнгө оруулалт хийхгүй. Хизээч зам тавихгүй. Яагаад гэж? Яагаад гэвэл ашиггүй байхгүй. Тэрийг хэн хийж чаддгүй гэхээр улс л хийж чаддаг. Яагаад гэвэл эн чинь эргээд 15 20 жилийн дараа дид үтсийн тавьсан байхад тэргүй бизнес өөрөө хөгждөг.